Цөмийн энергийн газар гэж улс төрчдийн гар хөл болсон янзын бохир газар нэг шиг байна. Дээрээс нь мэрэгжлийн хяналтын газар нэгдээд эхлэв. Уран олборлуулахгүй гэж нутгийн иргэдэн тэмцээд арай гэж тоосон намдагч айдж байтал мэрэгжлийн хяналтын газраас олборлоход татгалах зүйл алгаа хэмээн зөвшөөрөл олгооцгож ингээд Сүхбаатар аймагт дахин тэмцэл өрнөв. Ер нь яхаараа гадныхан Монгол нутагт маань цаг үргэл ялан дийлж байх ёстой юм. Дэлхийд даяараа цөмийн энергиас татгалзаж эко орчин хүч рүү шилжицгээж байхад манайхал тэр болж үтэхгүй юм руу зүтгөөд байдаг нь ердөө л хэл ахуйд авцсан улс төрчдийн явуулгаа гэж үзэхээс аргагүй юм. Уран олборлууд байгаль орчин яаж шүүдэж хүн ард яаж хордох аюултай тухай нүүбийн харьяа химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагын шинжээч доктор Нобелийн шагналт Хурандаа Эрдэнэцэл 2-1 утгаар тайлбарласан байна. Тэрээр ураныг хизээж олборлож болохгүй. Уран олборлно гэдэг нь газар доорууга цацраг өдөгт бодисыг газрын гадарга дээр гаргаж ирнэ гэсэн үг. Үүнд нь хүн мал хордно. Ураныг газар доор нь олборлох бас нэгэн технологи байдаг. Энэ чинь газар доор химийн арга хэрэглэнэ гэсэн үг. Ингэснээр химийн уусмал газар доороо үлдэнэ. Тэр нь гүний уусандаа шингэж эргээд хүн малаа хордуулдаг. Ийм учраас би мэрэгжлийн хүний хувьд уран олборлохын эсрэг хатуу байр суурьтай байдаг гэжээ. Одоо тэгэхээр өөр ямар нэгэн маргаа хэрэггүй. Ураныг шууд хориглох ёстой байх нь. Ийм л учраас тэдгээр доншуурчдад өөрийнх нь нутагт уран ухаж олборлохыг хориглодог тул гадаад руу тэр тусмаа авилгалд идэгдсэн орнууд руу уран олборлуулахаар явуулдаг байх нь. Ямар ч улс орны нэмдэргүүний үүрэг бол ард иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй аж төрөх байдлыг хангах явдал байдаг. Хамгийн заналтай нь Монголын улс төрчид цаг ямагт ард иргэдийнхээ эсрэг тэмцэж ирлээ. Монголчууд бид ер нь гадаадын агентуудыг л төрдөө гаргачихсан болж таарад байна. Ард түмнээ амар тайван амьдруулна хэмээн амдаж баймайжин гарч ирсэн Монгол ардын намынхан энэ аюултай асуудлыг нийгмэр зэгцэлж Монгол улсаас харийн лой үржид ураны доншуурчдыг хөн гаргахыг шаардаж байна. Бид эрүүл сарууд энх хамгадан аж төрөх эрхтэй.